За одоо энэ 15 дугаар зүйл дээр энэ нөгөө зарчмын зөрүүтэй санал орж ирж байгаа юм байна тийм үү? Тэгэхээр 15 дугаар зүйл дээр ингэж байгаа байхгүй юу? Төрийн болон орон нутгийн өмчөд хуулийн этгээд бусад хуулийн этгээд нь үйл ажиллагаанаас үүдэн ялгарах хүлэмжийн ялгарлыг тооцож уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл эмзэг байдал эрсдлийн үнэлгээг хийж болно гэж. Болохгүй жиж болно тийм үү? Хийн гэж оруулвал яадаг юм бол уг нь тэгсэн бол танаа энэ уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн чинь одоо үзэл баримтлалд хамгийн гол нь гоё юм ингэж хэлсэн. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийн үр дүнд усны хомсдол бий болж одоо мөнх цас мөсөн голоо ширгээд байна. Ийм хідэн тооны одоо булаг шанд ингэж ширэгдсэн байна гэж байгаа аахгүй юу? Тэгэхээр надад бол байна штэ. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд орсон газар нутаг усны нөөц байгалийн экосистемийг нөхөн сэргээх нөхөн төлбөр төлөх талаар ямар зохицуулалт орох юм? Тэгсэн хэрнээ одоо би одоо нэг 3 юм өгцөн дээр чинь төөрөөд байна л да. Зарчмын зөрүүтэй саналаар бол танах энэ төгсгөлийн өгүүлбэрээ аваа ичиж байгаа юм байна тий. Зарчмын зөрүүтэй саналаар яг л нөлөөлөх байдлаа тий. Гиснийг хасах гэж байгаа байхгүй юу? Энэ яагаад ингэ асчиж байгаа? Зарчмын зөрүүтэй саналаар. Ингээ 3 янзын юм одоо яг гар дээр байгаад байна. Тий. За энийг надад тайлбарлаж өгөөч. Бодроо багш хариу тий. Хэн хариулах вэ? Ажлыг эсэс. За 5 номер Батбаяр дараа хариулъя. Энэ чуулганы хоролдооны үеэр асууж байсан асуулт байна. Тэгэхээр яг хийн гээд албадлагын чанартай болчоор яг манад энэ зах зээл маань шин тутам хөгжиж байгаа, мэрэгчлэлтэн байхгүй, тоног төхөөрөмж байхгүй, одоо холбогдох суур дэд үтцэс бас сул байгаа учраас ялангуяа жижиг аж ахуйн нэгжүүдэд бол томоохон дарамт болчихж байгаа санхүүгийн. Мөн одоо төрийн өмчт компаниуд маань ч гэсэн одоо яг дээр нь бол уур амьсгалын өөрчлөлт хариуцсан мэрэгчлэлтэн тусгайлан авах хэрэг гарч байгаа. Тэгээ нөгөө бүтэц оронтой тоо гэдэг ингээд нэмэгдэн. Тэгэхээр одоо шилжилтийн үед бол энийг бол тусгайлан заах шаардлагагүй. Одоо эхний ээлжинд дэмжих хэрэгтэй гэдэг утгаар оруулж ирсэн. Ер нь бол давуу хийнгээ заах юм бол давуу тал бол байгаа. Одоо эрсдлийг заавал үнэлдэг болох тийм ээ. Гэхдээ яг одоо өнөөдрийн байдлаар манад бол байгууллагууд маань яг тийм чадах байхгүй байгаа учраас одоо шилжилтийн үед бол энийг төрдөө одоо заавал бишээр одоо байлгах. За мөн фэстивал шийдвэрлэе.